Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 8-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээн жилт дод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, улсын хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40-р зүйлийг баримтлан төрийн эмнэлтийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг эдийн засгийн байнгын орооноос боловсруулан анхны хэлэлцүүлгийг 2026 оны 6 сарын 24-ний өдрийн хуралдаанаараа явууллаа. Төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээн жилт дод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолууд дэмжигдсэнтэй холбогдуулан боловсруулсан төрийн эмнэлтийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуралдаан даргалагч Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-24 заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээн жилт дод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль улсын хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан боловсруулсан төрийн эмнэлтийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж хуулийн төслүүдийг эцэслэн баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.